ямар нэр өгөө мэдгүйсэн чи манай багийн нэг хүн ChatGPT-ээс асуугаад Эд карьерийн хоёр дээр явж байгаа. Зоонд ер нь бол 2 хожилтоо явж исэн. Шигшээнийхээ зөвлөгийн тоглолтын дээр би байхгүй. Бэрхтлийн улмаас би байсан бол хожиж байсан болоо гэж бас би дотроо бодсон. Үсэн дээр нь дараа буусан чинь үснийхаа бараг тал нь Сайн байна уу? За Our Time podcast-ийн маань 2 дугаар дугаарт Монголын хамгийн анхны цорын ганц сайн лигийн маань 151 дэх сургуулийн Royal Dunk багийн тамирчид хүрэлцэн ирсэн байна. За ингээд октодоо энэ өдрийн мэндийг хүргээд өөрсдийгаа болон магаа танилцуулаад подкаст эхлэе гэж бодож байна. за сайн мэдсэн үү нааг 151 дэх сургуулийн давтлагчийн байр дээр тоглодог Батбагийн дэлгэн. За намайг болохоор 151 дэх сургуулийн багийн шгшээ багийн ахлагчаар тоглодог. Тэгээ төвийн байрал дээр тоглодог Ами Эрдэнэ байна. Намайг болохоор 151 дэх сургуулийн тоглолтын тоглолтын гамбал тэгцэл байна. За Royal Dunk гэхээр амар сүртэй маш гоё нэр өгсөн мэт те. Багийнхаа нэрний талаар хэн өгсөн бэ? Тэр бол жоохон хөгжилтэй байдлаар яг тэр нэрийг сонгож исэн. Яг за 151-аараас яг ямар үг залгуул багш гоё вэ гэд яг бидраас яг асууж исэн. Тэгээд бид нар бүгдээрээ яг ямар нэр өгөө мэдгүйсэн чи манай багийн нэг охин ChatGPT-ээс асуугаад тэгээд бид нар бүгдээрээ ярилцж байгаа. За багш тэгээд за яг энэ Royal Dunk гэдэг дээр яг тогтъгээд бид нар бүгдээрээ саналаа хэлээд за энэ гоё юм байна гэдэг. Тийм нэр өгчихсэн. За сайн лигийнхэн амжилтын талаар ярмаар санагдчихээн. Багийнхныхаа талаар, амжилтынхаа талаар одоо нөө цамын тэмцээнийхаа талаар яриач. Ямар хөө байсан бэ тэмцээний үеэр таад. За манай баг бол ер нь бол зоонд ер нь бол 2 хожилтоо явж исэн. Тэгээ шигшээнийхээ зөвлөгийн тоглолтын дээр нэг би байхгүй бэрхтлийн улмаас тоглолтод оролцож чадаагүй. Тэгээд манай багийнх маань 33 дахь сургуультаа үзээд хожигдол хүлээсэн. Тэгээд тэмцээнээ өндөрлүүлсэн. Тэр ер нь бол их харамсалтай байсан. Би байсан бол хожичих байсан болоо гэж бас би дотроо бодсон. Тэгээд хожигсандаа бол их харамсалтай байгаа. Гэтэ энэ жил бол авраг амна л гэж бодож байгаа. За манай хоёрын ахлагч байхгүй ер нь хожигдсан 33-т. Ер нь бол маш хэцүү хүнтэйсэн. Тэгээд манай төвийн тоглогч тэгээд бид нар чинь өөрөө жоохон нам байсан болохоор энэ бол төвийн тоглогч юу бас хэцүү л тест. Багийн ахлагч бидний сэтгэл зүйн ер нь бол доктортой байлдаг болохоор тэгээд жоохон хэцүү л байсан. Танай багийн ер нь давуу тал нь юу юм бэ? Юун дээр ямар одоо давталгаан дээр эсвэл хамгаалтан дээр тулгуурладаг багууд системүүд нөөрөөр байдаг шүү дээ. Багш нь ер нь юу гэж зөвлөдөг вэ? Манай багш ер нь талбай дээр гараад ер нь би бинтаа сайн ярилцаарай. Сайн дуграад яг сайн за одоо чи би инги чи тэгчих би инги чигээд яг тэг сайн ойлголцоод сайн ярилцаад товтлогоо хамгаалалтаа бүгдийг ер нь сайн тэгж холбогч хэлвэр гэж байна. Би зулаа холбогч. Зулаа тэгвэл хамгийн сайн ярддаг нь байх нь шүү дээ. Зөв. Тэгэл багаа найруулаад тоглолцдог. Чанга халаа тийм. Холбогч амар чанга халаатай байх хэрэгтэй юм шиг тийм үгүй юу? Үгүй ер нь л ингээл бид нар нөгөө хоорондоо хөлбөр зурчдаг. Тэгэл хөлбөр аян зүрээр тэг дуудаад байдаг болохоор них гайгүй байдаг. Нөгөө холбогчдыг чинь тасгалжуулагч нар нь чанга яргээл занаг юм шүү дээ. Үгүй юу? Них манай хөшөлдөг гайгүй. За тэгэхээр одоо нөгөө улирлын тоглолтууд нь эхэлсэн байгаа. Манайд 2 тоглолт хийсэн байгаа шүү дээ. Тэгээд түүнийхээ талаар яриач. Ямар багтаа таарав, хэр хүн тоглолтууд болж өндөрлөв? 2 тоглолт хийсэн. Гэхдээ яг одоохондоо бол яг хожил байгуулж чадаагүй. Гэхдээ яг өмнөх 2 тоглолтын дээр бол ер нь зооныхоо ер нь нэлийн хамгийн чанга багттай тоглолт хийсэн. Тэгээд яг тоглолтын эхэнд яг зарим нь хожоо, заримд нь ер нь хожигдоод явж исэн. Тэгээд яг сүүлийн мөчд яг ер нь их сайн ширүүн тоглолт хоёуланд нь үзүүлсэн гэж бодож байгаа. Тэгээд яг сүүлийн мөчд яг тэгэл манай хамгаалалт ер нь нэлээд идэвхгүй болж ирэл. Тэгээд айлч ядарсан байсан, манайх ч ядарсан байсан. Тэгэл манайх ер нь тэгэл хожигдол хүлээсэн гэж бодож байгаа. Дараагийн тоглолтын дээр юун дээр илүү анхаарах гэж бодож байна. Бас энерги зөв зарцуулах хэрэгтэй бах тий. 4 үе тоглож байгаа учраас. Яг манай баг
үүсэн байгууллагатай юу нэг яг энэ бүрэн бүрэлдэхүүнүүдэд тоглоод юу нэлээд удцсан. Тэгээ яг бид өөрөөсөө яг яаж тоглодог, за одоо зулаа ингэж тоглодог, амина төвийн байрал дээр тэгж тоглодог. Яг тэр бүгдийг яг мэддэг болохоор ер нь ойлголцох тал дээр бол ер нь нэлээд гайгүй. Би бинтээ ярилцаад ойлголцоод тоглодог. Тий. За, өөр багийнхныхаа талаар ярмаар зүйл байна уу? Манай багт аюу нэг хөвгчлээ хөхтэй гэдэг юм аа. Тэгэл нэг сургуулийн улсын ямар маавраг гайл оронгууд л бэлтгэлээ хийж яхад нэг хөгжилдөж байгаа л би нэгээ ингээл тэрж өргөж тоглож байгаа л ингээл яг үсэн дээр нь дараа буусан чинь юу үсний хамт бараг талан чийждээ ер нь амир жоох хэсэг нь ингээд тасарсан яг угаараа тэгэл амир хөвгчлээ тэгэл тэр хэсгээр ер нь бол халдсан. Яа на тийм үү. Одоо зүгээр ургацсан уу? Аха. Охтын яг ийм анх удаага ийм том лиг зохион байгуулагдаж байгаа ч тийм. Тэгэхээр яг энд ингээ багаараа оролцож байгаа сэтгэл нь хэр байгаа вэ? Таад өмнө нь иймэрхүү том тэмцээн бол болж исэн баг тийм. Яг лигийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаагүй баг. Тэгэхээр тэнд оролцож байгаа мэдрэмж нь ямар байгаа вэ? Үнэхээр гоё. Тэгээд яг хүүхдүүдийн бэнтэр зөндөө бол тэгээд эмэгтэй хүүхдүүд болжод маш тэгээд ер нь бол хүүхдүүдийн одоо хөгжил юм амар нээж өгж байгаа эмэгтэйчүүд ер нь л илүү сайн. Анх энэ нөгөө ийм лиг болох ч байгаа гэсэн мэдээг яаж авсан бэ? Багш нь хэлсэн үү? Тийм. Тэр ер нь багийнхнаараа яг 151 гэх бүрэлдэхүүнээрээ тоглоогүй яг энэ тэмцээнд ороогүй ер нь нэлээд удцсан байсан болохоор яг тэрнээсээ их баяртай байсан. Тэгээ жоохон айцтай байсан. Яг одоо гар нийлэхгүй тоглочихгүй. Одоо ер нь тэгэл ер нь нөгөө багийг бүрдүүлэхэд сонгон шалгаруулалт хийсэн баг тий. Тэгсэн үү? Тийм, манайх ч юм бүр яг үүсгэн байгууллагатай 5 жил болж байгаа сургууль тэгээд яг бид 3 дугаар ангиасаа яасан. Тэгээд 4 дугаар ангиасаа л сонгон шалгаруулалтад яваад тэгээд тэмцээнүүдэд ер нь орж эхэлсэн. Тэгэл ер нь багийн ойлголцол ер нь айгүй сайн байгаа. Тэгээд ийм тэмцээн байгуулагч чад нь бол гоё байгаа. За өөр багийнхныхаа талаар ярих зүйл байхгүй бол өөр сэдв рүү орё гэж бодож байна. Өөр лигийнхаа талаар ярих юм байна уу? Манай гол яг одоо өөр тэмцээнүүдэд одоо улсын авар марга гэх мэтчлэн тэрүүнээс болохоор яг ингээд өөр хүүхдүүд өөрөөр сургуулийн хүүхдүүдийг ингээд нэг болгоод яг оруулж болдог болохоор яг энэ сайн лиг болохоор яг өөрийнхөө яг харьяалагдаж сурдаг сургуулаараа орж байгаа болохоор ер нь сургуулийнхаа багштай одоо өөрөөсөө доор дээр ингээхээ хүүхдүүдтэй ер нь их дотносож яг ойлголцох нь яг гоё. Тэгээд яг бүхэл бүтэн сургуулийнхаа төлөөлж одоо лигт орж байгаа болохоор тэр нь бас гоё бахархалтай байдаг ба тийм. Тэгээ бас хүүхдүүдийн ирээдүйг бас харуулад тэгээд мэл тоглоом бас гоё. Тэгээ сайн лигийн нөгөө нэг одоо улсын авар малгай эдэр чи одоо ингэ медиа дээр зураг алтын өдөр гэж болгодог. Сайн лиг зохион байгуулснараа ингээд ийм медиа дээр ийм подкаст эдэр гэдэг ийм гоё юм зохион байгуулах чинь баяртай байгаа. Тэгээ энүүгээрээ ч гэсэндээ их давуу талтай болж байгаа гэж бодож байгаа. Тэгээ саксны скил ч гэсэн дээр нь бол сайжирж байгаа гэж өөр хувьд бол дүнж байгаа. Тэгээд ийм тэмцээн байгуулж байгаад нь бол баяртай байгаа. За яар хөрхи. Тэгээ манай охтод ихтэй яаж явж байгаад сакс руу орсон бэлээ. Өөрсдөө дуртай байсан уу? Гэр бүлийн нөлөөллөөс нь эсвэл багш нарын нөлөөллөөс нь? Багшийн нөлөө их байсан. Яг бид хоёр яг 1-р ангиасаа эхэлж хамт нийцэлсэн. Тэгээд яг 4-р ангид ороод яг 3-р ангид ороод яг биеийн тамирын хичээлийн өдөр одоо манай тунгаа огш маань одоо тамир биеийн тамир орж байгаад за та хоёр ер нь их нуруулаг юм байна. Та хоёрыг ер нь цаашдаа одоо ер нь тэмцээнд авч явах сонирхолтой байна гэж тэгжсэн. Тэгээд бид хоёр бас тэр саналыг хүлээж аваад анхны саксын тоглох гараагаа ер нь тэндээс эхлүүлчихсэн. Тэг бэлтгэл хийж үзсэн чинь болмоор биш санагдсан уу? Сонирхолтой гоё хийсэн үү? Тий. Ааха. Манай охины би бол ер нь бол бас 5 дугаар ангиас ер нь сонирхож гисэн. Тэгээ би 150-аас өөр багт байсан. Тэгээд дүүргийн аврагт ороод тэгээд тунгаач намайг харж исэн гэсэн. Тэгээд багш намайг тэгээ манай сургуульд ороод тэр манай багт орчих гэдэг. Тэгээ намайг сургуульд оруулаад би багт орж тоглож байсан. багш нь анх юу гэж хэлгөө? Та
та нар бол тоглож чадах юм байна. Айгу ирээдүйтэй хөлтөд байна л гэж хэлж байгаа шүү дээ. Аха. Тэгээ тэр үг нь яг цаашаа одоо өшөө илүү амжилтанд хүрч чадах юм шиг яа. Тэгээ санагдчихсэн. Тийм тамирчин болж чадхаар юм шиг санагдав. Багштай хандаад үл гоё үг хэлэх юм уу? За багштай юуны төрөнд баярлаа хайртай шүү гэж хэлье. Тэгээд анх энэ багт ингээд дуурж авчруулж ясанд баярлаа. Тэгээд итгэлээ чинь алдахгүй ирээдүйд мундаг тамирчин болно гэж хэлье. Яар хөр. Бидрийг яг анх энэ саксон бөмбөг гэдэг спортод яг дурлуулж яг чиглүүлж одоо бидрийг одоо энэ хүртэл яг амжилтанд хүргэсэн бол манай багш. Тэгээд яг одоо өөрийнхөө хүүхдээс илүү бидрийг ингээ хайрлж бидэрт ингээ цаг зав зарцуулж бидний ингээ ирээдүйд сайн тамирчин мундаг хүн болоосой гэдэг тал дээр нь бид тэр юу нь илүү их сайн ажилдаг. Тэгээд яг тэр зүйлд нь үнэхээр их баярлалдаг. За мундаг багш нь гоё багштай очирсан бас таад азтай хөвгдөд байна. Тэгэхээр дараагийн асуулт нь болохоор сакснаас ер нь яг юуг олж авсан гэж боддог вэ таад? Ямар ир чадвар ур чадвар ч гэдэг юм аа. Хүмүүжил ер нь л соёлтой байх тэгээд юм яриасаг нь л нийтэж болсон. Миний удаа сакснаас олж авсан зүйл гэвэл төсвөр хатуужил тууштай байдлыг өнөөс олж авсан. Хэрвээ урлагаар явсан бол илүү тийм уян налархаа тийм зөөлхөн хүн байх байсан байх гэж би боддог. Спортоор явснараа илүү тийм одоо чадaltaй иршүүд тийм ирч хүчтэй тийм тууштай юм суралцж эхэлсэн. Одоо саксон бөмбөг хичээллээд яг одоо саксон бөмбөг гэдэг чинь одоо хүндлэл яг тэгээд яг хүнийг яаж хүндлэх талын бас зөндөө нүдэрээ чарсан, чихэрээ цонсон тийм болохоор яг тэр зүйлийг яг маш их мэдэрдэг. Тэгээд яг саксон бөмбөг гэдэг спорт бол яг хүнд яг хүндлэл тэгээд одоо хүндлэл гэдэг зүйл одоо ямар их одоо багштайгаа харьцах, найзуудтайгаа гэр бүл гэдэг юу н бүхэнтэй юу н. Ер нь харилцааны ур чадвар маш хөгждөг бах тий. Багаар ажилладаг учраас. Тэгээд яг багшийн ирсэн хатууг, зарим хатуугийг бас хүлээж авч яг өөртөө яг тусгаж яг тэгж авч хүлээж сурсан. Маш гоё санагдчихэв. Сакс тоглодог хүүхдүүд гэхээр босод хүмүүсийн ч юм уу эсвэл багш нарын ингээд нэг юм буруу ойлгодог зүйлүүд байдаг уу? Надад нэг тийг санагдлаа. Юу байх вэ тэгвэл тэдрийг одоо сакс тоглодог хүүхдүүд тэгэхээр саксаал тоглолдог хичээлдээ муу гэдэг ч юм уу эсвэл нэг тиймэрхүү буруу ойлголтууд ер нь хэр их байдаг бол? Ер нь зөндөө байд. Манай сургуульд ер нь их тэгж авдаг гэсэн яг хуу эхэндээ яг сакс тоглол эхэлдэг байхдаа яг багш нарын тэр үг ер нь их нэлээд хүн тусдаг гэсэн. Яг тэрнээс болж ер нь сэтгэл готролд орох асуудал ер нь байсан. Тэгээд яг хуу одоо багш маань яг хэлж исэн. Одоо чи яг одоо энэ үгийг дааж авч чадахгүй чи ирээдүйд тамирчин болж чадахгүй гэдэг үгийг яг сонсоод за тэгэл багш нар за ингэж л байдیں۔ Тэгж л байдیں۔ Ингээд. Тэгээ ер нь саксон бөмбөгөө тоглоод хажуугаар нь хичээлээ орхитуулахгүй ер нь хичээлээ сайн хийгээд за цаг зав гарвал бэлтгэлээ чинь хичээлээ чинь ер нь тийм байдалтай бол ер нь багш нарт тэгж хэлүүлэх байх тал гэж бодлоо. Зүг. Яг өөртөөхөө нэг спорт бол манай нөгөө лигийн чиглэлээр бас аягүй гоё штэ эрчтэй, эрдэмтэй, эрүүл гэдтэй. Энэ гурав ч угаасаа яг ингээд цугл байх хэрэгтэй гэж ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж эрч хүчтэй, эрүүл байгаа юм чинь эрдэмтэй охтод байж байгаа нь бас тодорхой. Гэхдээ яг нөгөө цагийн зохион байгуулалтаас болоод тиймэрхүү зүйл болт юм болоо гэж би бодоод байгаа байхгүй. Тэгэхээр хичээлээ хийх цаг зав ер нь хэр их гарч ийн. Хичээлээ хийх цаг зав ер нь бол их гарна. Өглөө ер нь бэлтгэлээ 6 цагаас хийчээд тэгээл өдөр нь хичээлээ 8-аас эхлүүлчихэл манай хичээл нэг 3 хүртэл ордог. Тэгээ 3 хүртэл хийчээ. Тэгээ заримдаа өглөө бэлтгэл хийгээг үедээ хичээлээ тарчаад орой бэлтгэл хийждэг. Тийм болохоор ер нь бол нэг цагийн зохион дээр их тийм гардаггүй, гайгүй байдаг. Хичээлээ орхитуулах зүйл бол гардаггүй гэсэн үг ч тийм. За, манай залуугийн хувьд ямар хичээлдээ дуртай байдаг? Хэдүүлээ одоо ингээд сакснаас боловсрол руу хичээл рүү ингээд голгоод орж байгаа байхгүй. Би дуртай хичээл бол ойлгомжтой тиймэр. Тэгээд ер нь бол илүү дуртай гэх юм бол би монгол хэлт илүү их дуртай. Тэгээд илүү ер нь бол сакс
хичээл хоёрыг бол ер нь л яг л ижлэн 50-50% нөлөө хийдэг. Тийм. Гэхдээ ер нь спортод сайн хүүхдүүд чинь бас толгой амар сайтай гэдэг шүү дээ. Тэр бол батлагдсан. Ялангуяа холбогч хүн бол яг тоглолтыг яг найруулж тоглодог болохоор харин тийм. Яг одоо төв товтлогч гэдэг гих хүмүүсээс ер нь илүү ухаан зарцуулж тоглолтод оролцдог гэж би бол боддог. Өнөөний энэ байрлууд дэжтэй тавтлагч одоо хамгаалагч нэг юу холбогч гэдэг ирээдүйд нөгөө нэг ямар ч тийм байрлал байхгүй бүгд л яг адилхан ур чадвартай болно гэл хүмүүс ярьдаг. Тиймэрхүү яриа сонсч ирсэн үү? Ер нь аль байрлал илүү тоглох дуртай юм? Дуртай байрлал дээр байгаа юу? Одоо би бол нөгөө өссөн болохоор жоохон намхан байсан. Тэгээд тэр үедээ жоохон холбоогч, довтлогч юм гэл шидэгч гэл 3 байралтай тоглодог байсан. Тэгээд жоохон өссөн чинь төвийн байрал дээр тоглоод тэгээд жоохон төвийн байрал дээрээ тасахгүй, жоохон чадахгүй байгаа. Тэгээд байрлалаа солиё гэж бодож байгаа. Манай ирээд Би бол яг хамгийн анх ер нь хамгаалан тоглогч байсан. Тэгээд яг сүүлийн 3 жилдээ бол ер нь товтлогч юм байна. тавтлагч юм байл л да. Би бас хамгаалан тоглогч байсан. Тэгээд сүүл тэгээд 150-ны дараа холбогчийн байрал дээр тоглож байсан. Аль байрал нь илүү гоё санагддаг вэ таагаар? Миний хувьд бол шидэгч нь илүү гоё юм шиг санагддаг надад. Манай аваалаа. Тий. Яг би өөрөө яг тим байралтай тоглож үзэж яг надад холбогчийн байрал илүү гоё санагддаг. Яг холбогч гэдэг хүн бол яг багийг яг зөвхөн байна. Тоглолтыг найруулад яг магадгүй хожил төрөх магадaltaй хамгийн тийм магадaltaй хувь ихтэй хүн гэж би тэгж боддог. Энэ бол холбогчийн байрал нь гоё. Тэгээд бага хожил төрөх босс болно. Тэгээд ер нь бол тоглолтоо найруулад илүү сайн товтлож мөвтлөө ер нь бол бүх хүмүүсээ тоглуулж чадах тийм бас байдаг. За буцаад хичээл рүү орё. Дуртай хичээлүүдэн манай ахны ямар хичээл хамгийн миний хувьд бол 8-1-т бол биеийн темээр орно. Тэгээд дараа нь үндэсний хичтэй илүү сайн Монголынхаа өв соёлыг харуулсан тийм монголчиг. Тийм монголчиг. Тэгээд би тэрнгээрээ чи өөрийгөө монголч гэрэж бахархдаг гэж бахархдаг. Тэгээд тийм болоос би үндэсний хичтэй илүү дурлаж хийдэг. Тэгээд өөрийгөө ч гэсэн үндэсний хичтэй сайн гэж боддог. Ямар гоё юм. Би бол яг нийгэм судлал, иргэний ёс зүй, уран зохиол яг энэ 3 хичээлд дуртай. Ер нь яг энэ 3-аараа тулгуурлаад ирээдүйд хуульч болно гэж боддог. Тайлж болно гэж боддог. Ямар гоё юм. Ер нь бол монгол хэлний одоо түүх соёлын хичээлүүдэд дуртай шүү дээ. Энэ хичээлүүд дуртай байхад одоо багшийн нөлөө хийх байдаг вэ? Тэндүү байдаг. Яг одоо манай сургууль ер нь үндэсний хичээг яг монгол хэлээр ер нь бус сургуулиас илүү ялгаатай юм санагддаг. Одоо манай сургууль бүх ангиуд одоо ямар нэг монгол улсыг одоо таниулсан одоо тим зүйл хийгээд гар бие оролцоод яг тэгж хийсэн бүтээлүүдээ манай сургуулийн захиргаанууд нийлж ярилцаад тэгээ монгол гэр шиг нэм байшин ч юм гэр ч юм их тийм сургууль хангаадаа барьсан. Тэгээд тэр дотор яг хүүхдүүдийн яг хийсэн Монголыг одоо таниулсан тийм бүтээлүүдийн ингээд тэр гэртээ ер нь байрлуулж тавьсан. Тэгээд тийм юм явуулсантай ч юм гэх юм уу ер нь тийм багаар ажиллах чадвараа тэгээд өөртөөхөө бас нууж байдаг тийм авьяасуудаа дийлгэсэн гэж боддог. Би жишээлбэл одоо төсөлд хичээл гэдэг тийм дээл хийх тийм багт орсон. Тэгээд дээлийг яаж хийх, ямар үүсэл гаралтайг энэ нь бол олж мэдсэн. Тийм ер нь бол сургуулиудад байхад ер нь бол зөв гэж би бодсон. Ямар гоё юм те. Ерөнхийдөө жил алган болдог гэсэн. Тийм жил алган болдог. Тэгээд 1-ээс 12-ээр бүх ангиудыг ер нь бол хамруулдаг. Маш гоё сонирхолтой юм. За тэгвэл хэдүүлээ хичээл саксын талаар ярьлаа. Тэгвэл 10 жилийн дараа та хэд маныг ямархуу эмэгтэйчүүд болцсон байхыг хүсэж байна. Октод л байх юм байна л да 10 жилийн дараа ч гэсэндээ тийм тэгээд яаж өөртөө төсөөлж байна. Одоо яг 10 жилийн дараа гэвэл яг дээдлэгт ер нь тоглолцсон байх гэж ер нь өөрийгөө бодож байгаа. Яг тоглохын тулд ч гэсэн яг өнөөдөр яг хичээгээд одоо бэлтгэлээ ер нь таслахгүй сайн игээд ирээдүйд ер нь дээдлэх тоглоно гэдэгт бол өөртөө маш итгэлтэй. Би бол өөрийгөө 10 жилийн дараа
оюутны лиг юм уу хөгжлийн лиг тоглоно гэж бодож байна. Шууд бол үндэсний дэйт хэлэхэд бол урайлагдаж урилгад тэгж тоглохгүй байх гэж бодож байна. Тэгэл дараа л оюутны лиг хөгжлийн лиг гэл юм бол явах гэж би бодож байна. Тамаар мөрөөдөх гэсэн биш үгүй юу? За. Би бол 10 жилийн дараа ер нь ирээдүйд тамирчин болно гэж боддог. Гэхдээ ер нь бол бас оюутны лиг хөгжлийн лигээс эхэлж энэ л эхлээд багаас мөрөдөж эхлээд багаас мөрөдөд тэгээ дараа нь томоор мөрөдвөл илүү ер нь байдаг. Яг зэрлэг нь бол тийм байгаа юм байна тий өөртөө тавьж байгаа. Тийм тэгвэл надад амар гоё өөрөө бас хариулахад амар гоё нэг асуулт өгдөг байхгүй. Тэр нь та хэд ингэж юунаас ч айдаггүй байсан бол эсвэл ингэж алдна гэж айхгүй байсан бол яг юу хийж үзэх байсан яг одоо алдахгүй байх магадлал 100% гэсэн үг. Би бол нэг КТОК гэдэг нь штэ тэрнгээр нь бол хичээллэн гэж би боддог. Хичээллээ. Ягаад гэвэл илүү айгу гой үзүүлбэр үзүүлдэг. Тэгээд ер нь тийм тэмцээнүүд ч гэсэндээ байдаг болох бах. Тэгээд тийм амар хичээлж яг би бас жоохон ундаг. Гэхдээ бүр илүү одоо тийм үзүүлбэр маягийн тэмцээнд орох хүртэл тийм мэргэжлийн тамирчин шиг юм болохыг айх юугүй байсан бол тэрийг сонирхох байсан баг. Үзэх байсан. Тэгээ хувьд бол хоккей гэж бодож байна. Бас ер нь төстэй тий. Нэг нь уран гуйлгалт, нэг нь хоккей. Тийм. Одоо би нэг юм сонсч ийсэн. Яг хоккей дээр яг одоо багт нэг маш том биетэй хүн байх нь ер нь хэрэгтэй гэж ярьж ийсэн. Би юу сонсч ийсэн. Тэгээд яг тэр том биетэй хүн багт одоо талбайд гараад яг нөгөө багийн үнтэй яг ам урих үүрэгтэй гэж би сонсч ийсэн. Бас хоккейгийн тоглолт болгон дээр ер нь тийм ам урих одоо гар зүрх гიშт тийм ер нь болдог гэж сонсч ийсэн. Тэгээд гараад яг тийм юм хиймээр нэ гэж. Ариггүй. Гэхдээ яг хоккей бол ер нь нэлээд гоё. Миний хувьд бол нүг хандбол гэдэг. Тэгээ ер нь бол би нөгөө нэг юм гүүх туртай. Тэгээд манай аав ч гэсэн өөрөө багада амир гүдэг тийм хүн байсан болохоор тэгээ би өөрөө нөгөө нэг хандбол гэдэг спорт бас амир туртай байсан баг та. Тэгээд ер нь бол тэр спортоор явах байсан. Ер нь л тэгэл спортын хүмүүстэй болохоор спорт руугаа л ингэж явах гээд шүү дээ тий. Сагсаал ингэж айцгүй хийж болоод нөгөөдөл нь бол жоохон аялдаа хийж байна тий. За танаа үеийнхэн бол найз нөхдийн одоо нөлөөлөл хамгийн их байдаг шүү дээ. Найзуудтайгаа л баймар санагддаг. Тэгээд бүх цаг хамгийн их хөнгөлдөг хүмүүс найзууд байдаг тий. Тэгэхээр найзуудын талаар ярилцъя гэж бодож ин эрэгтэй эмэгтэй найзаагаа ярьж болно тий. Найзуудтайгаа юу хийж ийн? Ер нь чөлөө цаг хэр гарч ийн? Бид гурав бол ер нь багасаа ер нь одоо баг бид хоёр бол гэхэд одоо 9 дэх жилдээ найзлах чинь. Тэр үед яг сакс тоглодог болсноос хойш ер нь яг ингээд цаг гаргаж яг уулзч чадах нь ер нь маш ховор болсон. Одоо бид хоёр яг сакс тоглоод одоо өөр багт одоохондоо бол өөр багт харьяалагдаж тоглож байгаа болохоор яг цаг гаргаж уулзах нь ер нь нэлээд баг. Тэгээ яг тэмцээнүүд дээр одоо эсрэг баг баш тоглох нь ер нь их хэлбэг байдаг. Тэг яг тэмцээнүүд дээр таарад уулзах нь л ер нь их цаг гаргаж уулзахаас илүү их байдаг. Найзуудаа юу хийх хамгийн дуртай вэ? Тэгэл хамт байгаа л кино үзэх, чөлөө одоо зураг мураг даруулах, хоолнд орох, тийм л одоо сонирхолтой тийм өөр хийдэг зүйлээсээ илүү өөр зүйл хийх юм бол их сонирхолтой байдаг. Хоорондоо хөвгөлтэй яриа үгсгээд ер нь л би бинтэйгээ ярилцаад бас гоё байдаг. За та хэдтэй сэтгэл зүйн талаар ярилцмаар санагдаж байна. Одоо яг нөгөө өсвөр насны үед ч бас сэтгэл санаа чинь яг ийм байдаг шүү дээ. Ингээл нэг том хүн болчих гээд байгаа юм шиг нэг эсвэл яг хөвгт юм шиг тийм ингээд янз янзэр өөрийгөө мэдэрдэг. Тэгэхээр тиймэрхүү асуудлууд хийх болдог вэ? Тэгээ тиймэрхүү үед яаж өөрийгөө сэтгэл санааг өргөдөг вэ? Яг одоо өсвөр нас гэдэг чинь бол энэ охтуудын хувьд бол ер нь хамгийн эмзэг
одоо тим нас байдаг болохоор яг томчууд яг охтуудтайгаа ингээд тулж яриад ер нь илүү одоо ээж аав гэхээс илүү ер нь найзууд шиг нь яг ингээд ойлгоод одоо чаддаг юм ер нь илүү их туслаад ярилцдаг дотн уягаасаа л гэж ер нь хүсдэг. Миний хувьд бол нэг тийм нэг амар бол тийм өсвөр насны тийм асуудал гардаггүй. Манай ээж аав бол айгүй надтай ер нь л нэг ярилцдаг. Би ээж аавсаа гэвэл их илүү ани нартайгаа хоёр хчтэйгээ их ярилцах туртай, илүү хөвгчлөлтэй болгож одоо муухай дурсамжийг нь илүү хөвгчлөлтэй маягаар ярилцаж хөвгчлөлтэй үе болгодог юм бол. Тийм болохоор надад тийм нэг өсвөр насны тийм амар айц мэц юм бол байдаг. Надад ч бас нэг тийм өсвөр насны тийм айц гэдэг яг гэвэл манай ээж болохоор яг манай найзууд шиг надад илүү дотн тэгээд надад амар сайн ярилцдаг. Тэгээд ер нь л ээж аав надад ер нь намайг ер нь л амар дэмждэг. Ер нь л надад фэн л гэсэн. Яар хөрхий. За тэгвэл хич нэг ийм асуулт байна. Одоо тайдын амьдарч байгаа энэ нийгэм, энэ хүрээлэлд таалагдахгүй байгаа зүйл тэгвэл байдаг. Өөрчлөх хүчтэй байсан бол би яг энэ зүйлийг ингэж өөрчлөмөр байдаг гэж мэдэрсэн зүйл байгаа юу? Бага. Яг миний хувьд бол би яг үеийнгийн дээрлэхэлт гэдэг зүйлийг алга болохыг хүсдэг. Яг би үеийнгийн дээрлэлт ер нь өртөж байгаагүй одоо яг тэр өртөөд ямар мэдрэмж авдгийг мэддэг болохоор сайн мэдхгүй. Гэтэ яг ингээд одоо үеийнгийн дээрлэлт өртөж байгаа хүүхдүүдийг ер нь бол нэлээд харж байсан. Тэгээ яг хаяа бол өөрийгөө ер нь зэмлдэг. Яг тэр үед тэгчихгүй явдаг. Ингээд одоо үеийнгийн дээрлэх ингээд хажуугаас нь харж байгаа бол тэгээ би ч гэсэн ингээд зогсоох ёстой их тийм өөрөө ч гэсэн яг дээрлэхч юм шиг санагддаг. Мэдрэгдэг. Миний хувьд болохоор манай сургуулийн зарим багш нар ер нь бол намайг сакс тоглож ирснээс болоод надад ер нь их дургүй болсон. Хичээлээ хайдаг гэж ер нь их боддог. Зарим багш нар зарим ангийн багш нар нь ер нь бол спортоор нь ягаад одоо хэрвээ сургуулийнхаа авраг болох юм бол сургуулийнхаа аврагт нь медаль авахын тулд ч юм уу ингээд бүр ингээд сургуулийн авраг ингээд чичирч дайраад хэрвээ тийм тэмцээн авралтаа болоогүй ах үед нь зүгээр энгийн үед бол хичээл нэг тийм анхаарахгүй зүгээр ингээд хайчдаг. Тэгээд хаяал бусад хүүхдүүд рүү ингээд чичирдэг. Тийм багш нарыг ер нь байхгүй болоосай зөв бүх хүүхдтэй адилхан ингээд илэн далангуйар хичээлээ зааж тийм болгоосоо ер нь гэж би боддог. Миний хувьд бол ер нь л соёлтой тэгээд ер нь л хүүхдүүд хоорондоо эвтэй нартай тэгээд ер нь дифтэн нэртэл ер нь л байх хэрэгтэй. Тэгээд нөгөө зарим манай хүнээзүүд маань болохоор ингээд би бинтээ амар сонин тоглож байгаа мөртлөө тэр нь тоглоом шоглоом болоод ер нь л амар сонин байгаад байдаг. Тэгээд тэрийг илүү ер нь л тоглоом маягаар л тоглож байгаа юм шиг мөртлөө тэр нь эвгүй харилцаа үүсгдэг гэж юу? Бүгд юм дигдэг үү? Манай эмэгтэй нэзүүд бас тэгдэг. Тэгээд тэрийг ер нь л илүү сайн бол засвал. За тэгвэл танаа үеэс эхлээл охтод өгөөд чимээ би нэг сонирхоод үерхэж эхэлдэг шүү дээ. Үерхлийн талаар ярилцаж болох уу? Ярмаар энэ үү? Үерхлийн талаар бол нэг тийм сонирхолтой үйл бол байхгүй. Гэтэ би цэцэрлэгээсээ яг цэцэрлэгт ороод нэг 2-3 сарын дараа нэг надад нэг банд таалагдаад тэгээд тэр банд цэцэрлэгээс гэтэ тэр цэцэрлэгийн харилцаа бол зүгээр л цэцэрлэгээ дууссан. Цэцэрлэгээ төгсгөөд бол тэр залуу тэгэл бартагдаад алгасан. Тэр цэцэрлэгийн залуусэн уу? Тэгэл тэр цэцэрлэг үедээ тэгэл ингээл дууссан. Таар тийг яаж өргөдөг вэ? Тэгэл яг та тэгэл жоохон байсан тэгээ жоохон үеийн шохорхол байсан болохоор тэгэл нэг тийм амар бол байгаагүй. Хамцаач маш тоглоалаа. Тийм. Тэгээ жоох хүүхдүүчийг ингээл хамтдаа байж байгаа л. Анаа тийм хөрхөн хүн байхгүй. Сагснаас найхгүй. Байхгүй. Гэтэ би бол одоо нэг хөрхлийг нэг одоо онцгойлохгүй яагаад гэх юм бол эд карьерийн үед дээр явж байгаа. Тэгээ карьер тэгээ ингээд басхаа явж байгаа болохоор нэг тэгж байна одоо нэг сонирхгүй. Тийм. Бүр яг ингэ хаал тавьсан маа юм. Ер нь л бараг л тийм. Тэгээ манай дэлгэн
байгаа. За хэр хугацаа өнгөрүүлж байгаа вэ? Ер нь гэхдээ үерхэд явхад ямар ч буруу зүйл бол байхгүй үстэй тийм байхгүй. Яг тэрний тал дээр гэвэл яг одоо яг үерхчил байдаг нас тийм болохоор яг зөв замаар ер нь үерхээсэй л гэж боддог. Найзлаад цаана хөрлөөд яваасай л гэж боддог. Илүү дутуу одоо санаа бодол байхгүй. Яг биений тасалдаг. Тийм. Ер нь бол хамгийн сайн найз гэж бас хэлж болно шүү дээ. Тийм яг тэр тал дээр л тэр талаас л үерхээрэй л гэж боддог. Одоо хэр бодож байгаа? Одоо баг тэрэн жилийн хавт. За өөр энэ сэдвээр босоддаа хэлмээр байгаа ч юм уу тиймэрхүү зүйл байна уу? Ярилцмаар байгаа зүйл ч юм уу? Асуудлууд гардаг уу? Ерөнхийдөө ингэж эрэгтэй хүмүүстэй харьцаад ч юм уу? Үерхүүл зөв ирэхэд тэгээ ер нь л бараг хүүхэднээс өсөрнөөс болохоор илүү томчууд ингээд ер нь л тэгээд хүүхэднээс болохоор яг хүүхэднээс шигээ тэгээ илүү хүүхдээрээ л ирэхээр гэж хэллээ. За маш үнэтэй зөвлөгөө өгч байна шүү манай охтод. За тэгвэл юу юм? Хэдүүлээ угаасаа сагсаж байгаа охтод болохоор дээдлийг үзэж байгаа шүү дээ. Дээдлийн ямар баг дэмждэг. Миний хувьд бол яг эрэгтэй эмэгтэй гэвэл яг эрэгтэйгээс гэвэл яг BCH 80-ыг дэмждэг. Эмэгтэйгээс гэвэл 10-ыг дэмждэг. Би болохоор дээдлих төр нь хүлгүүдийг ер нь бол анханасаа дэмжиж ирсэн. Төрсөн цагаас. Тийм. Тэгээд хүлгүүдэд тоглодог байсан нэг анандаг ах ба штэ. Тэрээр ахыг ер нь л дэмждэг байсан. Тэгээд хүлгүүдээс гараад нэг сэлэнг бодоос орсон. Тэгээд сэлэнг бодоосын дэмжиж хүлгүүдийг ингээд дэмжихэ болиё гэж бодонгууд хүлгүүдийг ингээд тоглосон ч гэсэндээ яагаад ч юм цаанаасаа ингээд дэмжээд бүр нэг тийм сонирн болоод байдаг. Тэгээд хүлгүүдийг бол дэмждэг. Миний хувьд бол SCF-ийг дэмждэг. Тэгээд эмэгтэйгээс гэх юм бол бас 10 багийг дэмждэг. Тэгээд ер нь л 10 тагаас л нэг өнөр зээгээд багштай намайг тасгалжуулсан болохоор би 10 тагийг сая нөө MVP болдог. Бид гуруулаа өнөр зээ. Тэр багштай баяр хүргэх юм уу? Баяр хүргэх. Мандаа гэсэндээ сая All-Star тийм. За тэгвэл яг тэр ах шиг ч юм уу тэр их чиг тийм уур чадвартай болмоор байна гэдэг гэж нэрлүүлээд хин шиг уур чадвартай болмоор. Яг эрэгтэйгээс гэвэл би асын үлгүүд багийн барсуулчиг. Халбогч болмоор. Яг тэгж яаж тэгж гоё найруулж тоглодгийг яг биеэрээ мэдэрмээр байгаа болохоор яг барсуул дэмждэг те. Би бол Улаанбаатар Амзаас багийн ариун цэцгийг дэмждэг. Яг тэр шиг л тоглодог болно л гэж боддог. Ягаад гэвэл тоглож байгаа уур чадвар одоо бага унтсан байхад нь яаж сэргээж амар товтлогоо хийж тийм яг яаж тийм бага сэргээх товтлогоо хийж байгааг яг тиймэрхүү үйлдэлүүдийг өөрөө тийм болгоё өөр дээрээ тийм туршиж үзье гэж юм тийм ариун цэцэг шиг л тамирчин болохыг хүсдэг. Би бол өнөр зээ багш ер нь л болохыг хүсдэг. Тийм бол өнөр зээ багш дээр хэдэн сар яваад өнөр зээ багш илүү надад илүү их юм зааж өгсөн. Тэгээд илүү их тоглолтыг найруулад холбогч болох ер нь л замлал надад тавьж өгсөн. Тэгэхээр би илүү өнөр зээ багшийн тоглолтыг найруулад ер нь л болно гэж бодож байгаа. Холбогч хүний яг хамгийн чухал уур чадвар нь юу вэ? Холбогч ер нь бол бага найруулна. Тэгээд багаасаа ер нь л бага ер нь л бүх хүмүүсээ тоглуулах ер нь л үүрэгтэй. Тэгээд бага хожилт хүргэхийг бас юм. Хожилт хүргэж ер нь л холбогч бол бүх зүйлийг хийх үүрэгтэй. За хамгийн тэгвэл холбогч яг ингээд нөгөө практик дээр одоо би юу ч мэдэхгүй юм байлаа гэж бодоход яг ямар үед ямар хуу үйлдэл гаргахыг одоо холбогч хийж байгаа ч тийм. Тэгвэл юу яавал яг багч нь яг 3 оноогоор хожигдож байгаа зэрэг. Гэхдээ нэг шидэгч нэг төвийн тоглогч байгаа. Тэгтээ 3 оноо авах шаардлагатай байгаа. Тэнгүүт 3 онооны шидэгчдэр нь 2 хамгаалагч байгаа. Самбарын тоглогч нь ингээд юу вэ? Одоо чөлөөтэй байгаа зэрэг. Энэ нөхцөл холбогч юу их вэ? Холбогч ер нь л төвийн байрал дээр доороос хийх юм бол 2 оноо тэгэхээр хожигдох боломжтой тийм. Гэхдээ ер нь л холбогч бол бас ер нь л шидэгч бас өөргөө хийж болдог. Тэгэхээр би ер нь л өөртөө бас
ер нь заслаа тавиал өөр шийдэж бас болно. Шийдэх бах. Өөрөө сол байгаа учраас. Ухаантай хариулт байна тий. За өөр манай охтодод ярмаар байгаа зүйл байна уу? Асуугасаа гэж бодож байгаа зүйлийг нас асуугаагүй байж магадгүй тий. Тэгж хүлээлттэй ярьж байна. Намайг ер нь бол саксыг одоо дуурлуулахад аав ээж маань гэрийнхэн маань ер нь л их дэмжсэн. Би нөгөө жоохон бахтаас хашаанда ах нартайгаа хамтаас сакс тоглодог байсан. Тэгээ тийм болохоор ч юм уу саксандас дурлал. Тэгээл сакс тоглоход дуртай болсон. Тэгээд бас гэр бүлийнхэнтэй энүүгээр хэлгээд гэр бүлийнхэнтэй хайртай шүү. Үргэлж намайг дэмждэгт баярлаа гэж. Юу хөөх юм бэ? За манай залаагийн хувьд бас гэрийнх нь маш сайн дэмждэг байх тийм. Ер нь л манай аав ээж хоёрлоо дэмждэг. Тэгээд манай бас хашаандаа ер нь шийддэг. Тэгээд би аав маань илүү намайг ер нь саксан дурлуулж байсан. Аавтайгаа би багахтай ер нь л тоглоод тэгээд аав нууд ер нь л анх бол би төвөндөж сурч байсан. Ингэж хийддэг үү? Би угаасаа ингэж чадна гэх. Тийм тэгээд ер нь л аавтайгаа илүү тоглосон. Тэгээд би бас волейбол тоглодог. Тэгээд ээжтэйгээ бас илүү волейбол тоглоод ер нь л хоёулын илүү сайн тоглодог. Ээж аавтаа баярлаа л гэжлээ. За маш хөрхөн байна. Намайг бол яг сагсан бөмбөг тоглоё гэхэд бол ээж ихч хоёр ер нь л дуранд ер нь л эсэргүүцчихсэн. Эмэгтэй хөх цагс тоглохгүй одоо тоглоулахгүй намайг тэгж нэмэгтэй хөгжиг байгаа ч гэдэг. Ер нь намайг ер нь спортоор хичээлүүл ер нь дургүйсэн. Тэгээд яг ингээл за үнэхээр болохгүй маань гэж бодоод яг суужсан чи аав ирээд миний охин алдсан чамаагүй хичээлээд үз. Чи чадна аав итгэж ийн гэд яг тэгж хэлжсэн. Тэгээд аав тэгж хэлсэн тул би ингээд өнөөдөр магадгүй сууж байгаа бах. Тэгээд аав маань бол миний бол улаан фэн. Тэгээд яг хэцүү үед одоо хэцүү гараад одоо хожигдоод одоо шантрах үе дээр манай ах яг надтай ер нь ойролцоо настай болохоор яг өсвөр нас өөрөө өсвөр насны хүүхэд болохоор яг надтай илүү найз шиг ярилцаад яг илүү ойлголцоод ахтайгаа ер нь их татна байдаг. Ямар гоё. Манай хор дүүтэй илүү гурвал айл юм. Гурвал айл байгаа. Гурван адилхан хүмүүс ажиж байна. За тэгвэл үеийнх нь одоо лигийнхаа бусад найзуудтай хандаж юу гэж хэлмээр байна. За тэгээд удахгүй эхлэж байгаа тэмцээндээ бүгдээрэнд амжилт. Тэгээд бүгдээрээ бэлтгэлээ сайн хийгээд бэртэл гэмтлээс хоол тэгээд тэмцээндээ амжилттай оролцоорой гэж хэлье. Манай хэлмээр байгаа зүйл нь бид нар билээ та нар бэлтгэлээ хийж гинэ. Илүү сайн бэлтгэлээ хийгээд бид нар бас илүү сайн бэлтгэлээ хийгээд нүүр тулгад бэлэн байна. Тэгээд амжилт хүсье гэж хэлээ та. Агуулда зохион байгуулагдж байгаа сайн лиг гэхэд үнэхээр яг миний хувьд л яг өндөр түвшинд яг миний яг одоо бодож исэн бодлоос ер нь хүлээлтээс ер нь илүү дэшээ давсан гэж бодож байгаа. Тэгээд яг ийм гоё тэмцээн зохиож өгж байгаа одоо ах эгчнэр одоо зохион байгуулагчтай итгэлийг алдахгүй тэгээд ер нь цаашдаа ер нь нэлээд ширүүн багууд байгаа болохоор яг өөртөө эвтэнэртэй одоо сайн тоглохыг л хичээн. Тэгээд найзууд эсрэг багийнхантай хандж хэлэхэд ер нь хичээгээрээ тууштай байгаарай. Тэгээд эвтэй байгаарай л гэж хэлье. За маш их баярлалаа. За ингээд бид хэдийн ярилцлага ингээд дуусгах гэж байна. Тэгээд та охтуудаа хичээл сургалтанд болон лигт нь өндөр амжилтыг хүсье. Тэгээд бэртэл гэмтэлгүй лигээ дуусгаарай гэж хүсмээр байна. Тэгээд өнөөдөр ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа. Бидрийг бас урьсанд баярлалаа. За баярлалаа. Баярлалаа.